бурхны аврал байгаа байхгүй юу. За өдрийн мэнд манайхаа. За нэгэн газрын гайхамшигтай гоё офис төр хүрээд ирлээ. Тэгээд яг энэ компанитай би бол олон жилийн хамтын ажиллагаатай. Миний хамтын ажиллагаа хаана явагдаж байна гэхээр яг үүрэгтэй аял нэвтрүүлэг, гадагшаа дотгошоо явахдаа даатгалаа хийлгэхдээ би заавал мөнгө даатгалаа хийлгдэг. Эднийхэн маань байгуулагдаад яг 20 жил болж байгаа. 2004 онд байгуулагдсан. Энэ жил 20 жилийнх нь хой болж байгаа. Саяхан одоо энэ шинэ оффистоо гоё ирээ нүгээд орцгооцсон юм байна. Шинэ оффист нь би ирж үзээгүй анх удаа ирж байна. Тэгээ яг хуу эднийхтэй би үржтэй аяллаар ажиллахаас гадна эднийхт байнга жилийн 5 сарын дундуур санагдаад байна. Байнга л намайг нэг арга хэмжээнд урьдгийн тэр нь мод тарих арга хэмжээ. Өнөөдөр хэдийгээр цаг агаар бидрийг ивэхгүй байгаа ч гэсэн амар цагтай байгаа ч гэсэн энэ олон залуучууд жишээлбэл ингээл энэ компани уриалгаар ингээд энэ чинь мод тарихаар хөрөлцөн ирсэн байна. За орчхой хүрээлэн гэдэг нь энэ нийтдээ 20 га газрыг авсан юм байна. Тэгээ эхний ээлжинтэй 5 га газар ингээд хашаад жил болгон мод тарьж байгаа юм байна. Нодлон 1000 мод тарьсан байна. Та хүн анзаарсан бол тренинг гэсэн баха тий. Тренинг гэдэг аппликейшн яваад байгаа шүү дээ. Одоо аппликейшн мод тарья, гэр бүлээрээ очиж мод тарья гэдэг. Тэр залуучуудтай хамтарсан юм байна. Тэгээ явандаа бол эднийхэн маань энэ далаахын 3 дугаар зүрэг гинэ. Ийшээгээ энэ моднууд нь ингэж явсаар байгаад тэр моднуудтай нийлэх юм байна. Нэг өсөнтөө манай мөнх даатгалын захирал их гоё ярьж байгаа. Ганхуу хаа дүүнэр нь энэ амыг одоо компаниар амлж авсан гэж одоо бүхэлдэх гэдэг юм уу яг гэдэг тий. Амлж авсан. Энийг бид нар одоо 20 жилийн дараа гэхэд тий одоо 20 жилийнхаа ойг хийж чинь ахаад 20 жилийн дараа гэхэд энийг тийшээгээ нийлүүлнэ гэсэн ийм гоё сайхан амлж авчаад явж байгаа юм байна. Тэгсэн ийм өдөрч гисэн хамаагүй залуучууд ийм олноороо ирээл. Энэ бол айгүй гоё сэтгэл шүү. Гоё байна. Нодлогийн тарсууд нь тэнд байна. Энэ хараа бүгдээрээ ийм пайцтай. Тэгээ кодтой. Энэ хараа. Мөнх даатгал одоо энэ жишээлбэл 0083 дахь мод гэж байна. Сая Жалан бит 2 3 мод тарьчлаа. Миний дугаарлсан чинь 60 гэдэг таарч байгаа байхгүй юу? 1966 онд гэсэн үндэ лээ. Вистрик тийм тоонд жоох ашиглах өгөөд байдгийг. Хүү цасаа шуурж шít. Ийм өдрөл морд тарьж шít. Гоё байгаа байхгүй да. Энд л мөнгө даатгал шít. За дараагийн мод дээр. Зарим нэгэн компаниуд ч одоо PR сайттай компани гэх юм уу да. Зарим нэг нь болохоор ингээл айгүй шудраг ингээл ерөөсөө ингээл урд ажиллаад айгүй шудраг хийгээ явдаг нэг юм хүн танигддгүй нэг юм компаниуд байдаг шүү дээ. Би бол мөнгө даатгалыг бол энэ даатгалын компаниуд дотроос тим компани болоо гэж боддог. Хэдийгээр ингээл айхтар PR хийгээл ингээл идэггүй бүртлөө хамгийн доктортой, хамгийн мундаг ажилтдаг, хамгийн доктортой ажилчтай тэгээд үнэхээр супер гоё компани гэж би боддог. Олон жил одоо залуу захиралтай одоо сайхан найзууд ах トゥ болсон. Ийм гоё хамт олон дээр хүрээд ирлээ. Тэгээ шинэ офисоор нэдүүлээ сонирхоод гарыг. Тэгээд яг хуу ребрендинг хуучин логог нь зарим нэг нь санджиж за сайн байцгаана. Ажил тавлаг юм доо. Хуучин логыг манайхан зарим нэг нь санджиж магадгүй. Яг хуу ерөнхийдөө бол нөгөө М үсгэлтэй мөнх даатгал гэдгийн М үсэг тэгстэй ингээд нөгөө байнга эргэлж идэг гэдэг утгаараа ингээд ийм байдлаар хэлсэн. Одоо яг 20 жилийнхаа ойгоор сая менежерүүд надаа шинэ логогоо танилцуулаад аюу гой утга учиртай хийсэн юм байна. Ерөнхийдөө бол 2X Ромоор 20 жил гэдэг утгатай. Тэгээд 2M үсгээ дээр доороос нь ингээд рефлекшн хийгээд ингээд хийцэн гэсэн утга. А ингээд ерөнхийд нь ингээд томор харах юм бол нэг гоё гэрийн хан харагдаж байгаа. За энэ бол нэг цэгийн үйлчлэгээ. Энэ хүмүүс ерөнхийдөө ийшээгээ ирж үйлчлүүлж болно. А гэхдээ эднийхэн вебээр нь ороод ер нь наашаа чаашаа заавал офшор үнэд авахгүй бүх үйлчлэгүүд вебсайтаараа онлайн хийчих болно. Гэхдээ яг хуу манимитийн насныхын ер нь ирж байгаа асуулт авлал даатгалтай чинь их чухал байгаа. Дээрэс нь нөхөн төлбөрийнхэн ч гэсэн ийшээ хүрээд ирэх юм байна. Тэгээ ер нь бол яг хуу даатгал гэдэг зүйлийг монголчууд бид нар маш буруу ойлгох юм байлээ. Би бол одоо олон удаа олон аял хийж байхдаа олон хүмүүстэй ингээд ялангуяа гадна дотныхонтой уулзахад бол даатгал гэдэг бол хүний амьдрал хамгийн чухал юм. Энэ бол даатгалын компани маш олон төрлийн даатгал хийдэг. За одоо хамгийн чухал нь тэгэл мөн эрүүл мэндийн даатгал, за миний хувьд бол аяллаа даатгал, эд хөрөнгийн даатгал, за тэгэл одоо жолоочийн хариуцлагын даатгал, тээврийн эрслийн даатгал гэдэг одоо бүх даатгал байдаг те. А эдгээр чинь цаашгаа ингээд маш олноор ингээд салбарлаад явждаг. Тэгэд даатгалд мөнгө төлчөөд манайхыг сонин одоо нэг шатчлаа гэж бодоод байдаг те. Одоо юу гэдэг юм? Одоо би бол жил болгон гэр бүлээ эрүүл мэндэд даатгдаг. Би жил болгон одоо машина даатгаж, жолоочийн хариуцлагын даатгуулдаг. Бүх юма даатгуулдаг. Гэтэ надаа ингээд юм тохиолдолд би ингээд нэгдсэн дүмгээрээ мөнгө төлөөд байгаа юм шиг харагдавч эн чинь бурхны аврал байгаа байхгүй юу? Даатгалд одоо мөнгө төлчөөд тэрнийгээ хэрэглэхгүй байна гэдэг чинь чи эрүүл байна, эд хөрөнгө чинь бүтэн байна. Чи аюу сайн байна гэсэн үг. Манайх энэ дээр аюу буруу ойлгодог. За хоёр дахь манай нэг буруу ойлгодог юм. Ялангуяа одоо нөгөө эрүүл мэндийн даатгалтай эсвэл тээврийн эрслийн даатгалтай ч юм уу хөдөө гадаа явахдаа одоо юу ч тохиолдол үлээдэг хүнд те даатгуулыг гэхээр
Ваа, өстой муу ёр, зуу ёр. Одоо ингээд муу ёрлоод байгаа юм ерөөсөө биш. Хүнд юу ч тохиолдоо байлаа. Зүгээр ингээд явж идэл одоо зөндөл байдаг шүү дээ. Тэрийг бол манайхан жишээлбэл муу ёрын даатгал маатгал гэдэг даатгуулахгүй байх жишээтэй те. Энэ нэрээ шинэ офис нь ямар гоё. Энэ санхүүгийнхэн сууж агш гэн тийм үү? Сайн байцгаана уу? Юу байна? Тэгээ офис нь бас та бүхэнд танилцуулж явчих. Эднийхэн хамгийн гол нь бас ингээд өөрөө галтгооттой айгүй гоё тийм смарт гоё зохион байгуулсан байна. Энэ сургалтын танхим манхим их гоё. Эднийхэн энэ PlayStation тоглолтыг эдийн зарим үедээ нөгөө залуучууд нь цуглаад энэ Европын авраг мавар үздэг. Ер нь яг тэгээ нөгөө даатгалын компани гэдэг чинь одоо энэ бүх компаниуд бүгдээрээ компьютераар суудаг болсон. Хөдөлгөөний дутагдaltaй болсон. Гоё Tesla ширээ хүртэл тавьсан байгаа байхгүй тий. Энэ чинь залуучууд гоё ингээд tennis тоглолчин. За сайн юм да. Англи хэл байхгүй юу? Өөрөө нь авчихдаггүй. Би ингээд таныг танилцуулаад явж байгаа. Манай тузын дарга оюун ном байхгүй байгаа юм байна. Өөртөө мундаг бүсгүй. За даатгал дээр бол одоо манай оюун гэрэл захиралтай бол ярих юм байхгүй. Оюус мовс ямар ч гоё view юм бол тасарчжээ. Тэг яг та бүхэндээ эднийхэн маань нэг тийм PR хийгээд идэггүй ийм компани. Тэгээд шинэ оффистаа нүгөөд ирсэн. Тэгээд би өөрөө тэр мод тарьж явахдаа танахаар нэг ороод гарна гэдэг амлалтсан үүднээсээ ирж байгаа. Тэгээд дээрэс нь монголчууд бид нар энэ даатгал гэдэг юмыг л нэг яг гүйцэд учрын сайн ойлгохгүй энэ дээр нэг жоохон хойрог ханддаг тийм талууд их байгаад байна. Тэгээ даатгал гэдэг юм бол одоо баруунд жишээлбэл одоо хүн ажлын байранд шинээр очиод хамгийн түрүүнд манайхан бол цалин асуудаг шүү дээ. Барууныхан бол юу асуудаг гэж даатгал асуудаг. Эрүүл мэндийн даатгал танах ажилчтай хамруулдаг, тэгдэггүй, ингэдэггүй гэл те. Одоо ерөнхийдөө бол манай том компаниуд бүгдээрээ бүх ажилчтай эрүүл мэндийн даатгалд хамруулдаг болсон. Манай мөнгө даатгалын ч гэсэн бүх ажилчтай эрүүл мэндийн даатгалд хамруулдаг. Жил болгон одоо энэ хажуудлын интернет хүрээлсэн байна. Чек ап хийлэгдэх ч юм уу те. Энэ бол маш зөв калчер шүү. Бидний нөгөө сайн мэддэг Starbucks те. Одоо дэлхийн нийтээр хэдэн ч одоо сая ажилчтай. Starbucks-ын түүхийн эдээ авдаг үнээсээ илүүгээр одоо ажилтныхаа эрүүл мэндийг даатгадаг гэсэн тийм статистик байгаа. Одоо түүхий тэгэхээр мэдээж кофе л одоо хаанаас ч те Бразилаас юм уу Африкаас юм уу Индонезиас авч л байгаа шүү дээ. Тэрнээсээ илүү дүнгээр ажилчдаа даатгадаг ийм компани байгаа хгүй Starbucks жишээлбэл. Гэтэ одоо тэгээд дээрэс нэг сонин даатгалууд байдаг. Жишээлбэл одоо бид нэг Jennifer Lopez өгзгөө даатгацсан энэ гэж ярьдаг шүү дээ. Тэр мэлэгтээ би судалж үзсэн. Тэр хотлаа юм билээ шүү. Тэр зүгээр нэг тийм жок болгоо явцсан байлээ. Харин тэр America Ferrera гэдэг нэг жүжигчин байдгийн. Тэр бол айгуугаа инээмсэглэдэг тий. Тэр нэг айгуу брэнд болцсон инээмсэглэл. Тэрийг бол $10 сая жишээлбэл даатгсан байх жишээлбэл инээмсэглэлээ. Манай нөгөө Kiss гэдэг хамтлаг байдаг шүү дээ. Kiss хамтлагийн Simons гэдэг нөгөө лаг гитарчин дуучин. Тэр чинь нөгөө мангар айгуу урт хэлтэй байхгүй юу? Тэр нэг ингээд бүр нэг брэнд болцсон. Тэр хилээ хүртэл одоо $100 даатгуулж ирсэн би санаж байна. За даатгадаг нэг хүмүүс бас байгаа. Одоо юу гэдэг нөгөө Чеки Чан шүү дээ тий. Чеки Чаныг бол ямар ч даатгалтын компаниуд ингээд Чеки Чанаас утаадаг. Амар эсэлттэй нөхөр байгаа байхгүй тий. Одоо тэр хугараагүй мөч хугараагүй газар гимтээгүй юм гэж байхгүй байгаа шүү дээ тэр үнд чинь тий. Тэгэхээр тэрнээс даатгалтын компаниуд жишээлбэл айх жишээтэй. Ийм сонин тохиолдол үүдгийг зүгээр харин гаргийнхан ирээд тулгаалах юм бол одоо даатгалаас $100 сая авна гэдэг тийм даатгалын одоо кейс хүртэл зөндөө байна. Тэгээ би сая интернет ороод харсан чинь 100,000 гаруй одоо хүмүүс тийм даатгалаар даатуулсан байхгүй. Тэгээ энэ одоо ингээд нэг зүгээр тийм фаны gift card болоо явцсан тий. Одоо бэлгэнд өгдөг нэг тийм бэлгэний хэлбэр болоо явцсан. Тэгээ иймэрхүү сонин кейсүүд байна. Тэгээд яг та бүхний би гол нь тийшээ одоо аялахдаа ер нь даатгалыг маш сайн судалж байгаараа эрүүл мэндийн даатгал би зүгээр ингээд харахаар Монголын том компани, том менежерүүд ер нь хамгийн их мөнгөтэй төгрөгтэй хүмүүс даатгуулсан байгаа байхгүй. Би аюул олон кейс мэднэ. Одоо эрүүл мэндийн муудаал том хагалгаанд одоо Таиланд, Япон, $150,000 хагалгаанд орж ирсэн зөндөө кейсүүд байгаа. Дандаа даатгалсаасаа мөнгө авцсан тий. Тэгээ энэ мөнгө даатгал гэдэг компанитай би бол бас олон жил 7-8 жил хамт ажиллаж байна. Надад маш их таалагддаг. Өөртөө нэг PR-даа дээдгүү тий. Одоо нэг тийм чимээгүй хүн урд ажиллаа маш сайн явдаг нэг тийм компаниуд байдаг шүү дээ. Яг би тийм компани гэж боддог. Тэгээд одоо тэр мод зор тарихтай хүртэл тий хинч мэдхгүй тэр цонжин болдгийн бүр нэлийн дээшээ явдаг юм аа. Бүр ой болгож байгаа байхгүй тэрийг. Тэрийг тэгээд нэг PR даад хүн амьтанд үзүүлээд тэгээд сүвтэй юм болоод идэггүй ийм компани. Тэгээ яг 20 жилийнхаа ойгоор эднийхэн саяхан захирал надад их гоё юм хэлж байгаа. Одоо мөнх гэдэг нэртэй хүн байх юм бол эдний бүх төрлийн даатгалт нь 20% хямдрал үзүүлэх юм байна. Мөнх гэдэг нэр орсон нэртэй одоо мөнх оргилж байдаг юм уу, мөнх тулгаж байдаг юм уу те байх юм бол 10%. Энэ бол айгүй сонин кейс санагдчихлаа надад. Тийм нэртэй хүмүүс бол манай мөнх даатгал руу хандаараа энэ ч юм бол айгүй том. Жишээл одоо эрүүл мэндийн даатгал жишээл одоо юу гэдэг нь сая төгрөгөөр даатгуулсан байх л гэдэг. Мөнх гэдэг нэртэй хүн бол 800 мянга болчихно шүү дээ. Мөнх гэдэг нэр орсон нэртэй хүн бол одоо 900 болох жишээтэй тийм.
Тийм гоё юм зарлцсан байгаа юм биш үү бас манайхаа. За тэгээ мөнгө даатгалын веб руу хуудас руу ороод үзээрэй, сайт руу ороод үзээрэй. Хэрвээ ирээд уулзыг бол манай хаан уулын айгүй гоё байралтай юм мөнгө таавар гэдэг гоё байшин сав барьсан юм байна. Энтэй өөрснөө нүүгээд орцсон юм байна. Түнхээр гоё зохицуулсан юм байна. Супер байна уу. За ингээд дараагийн влог хүртэл баяр та манайхаа.